Хай, амралтын өдөр. Өнөөдөр бит 3 эртэн гарч нэг ойрхон бидэг цэцэрлэг түрээлэн л очиод тэгээд тэрнгөр жоох алхаж агаад тэгээд хүүгийн сургуулийн эмнэлэг орж хүүгийн хяналтанд оруулчаад тэгээд өдөр 12 цагаас өмнө энэ түрээсийнхээ машиныг буцааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй л торгуул бичүүлнэ. За бит 3 Жиншан гэд цэцэрлэг түрээлэнд ирлээ. Энэ парк болохоор яг Чингүрний үед байгуулагдсан. Тэгээд одоо Бээжингийн яг төв тэнхлэгдэх хамгийн өндөр цэг яг төв цэг гэж явдیں۔ Өнөөдөр амралтын өдөр болохоор эртхэн гарч ирэхгүй бол өдөр бол хүмүүс ирээд пиг болчих واخ. Тэгэд өглөөдөө бол ер нь гайгүй сэлүүхэн байна. Энэ дээрээс ингээд одоо урагшаа харахаар Тиам нь 20-той хот харагдчихэв. Үзэсгэлэнтэй харагдчихэв. Тэгэд өнөөдөр бас нэг цэлмэг өдөр биш болохоор жоохон бүдгхэн харагдчих шиг байна. Тэгээс шиндээ сууг нь айгуу гоё харагдтiin. Өнөө өглөө бит 3 эртхэн гарыг тэгээд гэртээ өглөөний цай маяга очуулгүй. Бараг тусал уусчуулгүй гараад ирсэн. Тэгсэн ч хүү маань өглөөний цай ч өгөөгүй гэж намайг дэшээ алхууллаа гэж уурлаад. Удаа алхаад. Ер нь энд ингээ удаа амьдрахаар ялцчгүй хятадуудын амьдралын одоо хоолны соёл хэмнэлт нь орчих гээд идэв. Хятадч ер нь хоолнд аягүй их ач холбогдол өгдөө штэ. Өглөөний цай хүн болгон заавал уна. Тэгээд уугуухтаа нэг бахан юм итгэхгүй ер нь бол сайн идэж авдаг. Одоо хятадын бас үг гэдэг штэ. Завчи хав, үчи бав, ванчи шав гэд. Одоо өглөөдөө сайн юм ид, өдөртөө цадтлаа ид, оройдоо баг идгсэн. Тэгэд хүүгийн багш нь бас дандаа хэлдэг юм шиг байна. Хүн маань өглөө алхал али миний сайн өглөөний цай хаана вэ гэсэн. Хүн дарамтлаад хэдий. Өнөөдөр өдөр бас 11 цагаас хүүгийн сургуулийн эмнэлэгт нэг цаг авсан байгаа. Багш нь одоо жингийн хэвийн бус үзүүлэлттэй илүүдэл жинтэй эсвэл бага жинтэй гэж бодож байгаа хүүхдүүдээ эцэгийнхэн сайн дураараа сургуулийн эмнэлгийн хяналтанд оруулчаарай гэдгсэн. Би тэгээ хүүгээ авчиж үзүүлсэн. Тэгсэн чинь ер нь бага хэмжээний жингийн илүүдэлтэй байна. Одоо бас хоолыг хэд хянах нь зохистой үе биш. Тийм болохоор хөдөлгөөний нийт хөгжүүлээ. Хичээлээс гадуурх хөдөлгөөнтэй сургалт амжаануудад нэг бүртгүүлээд үзгээд гисэн. Тэгээд нөхөр болохоор сагсны ангид бүртгүүлээ гэдгээдсэн. Би болохоор бүжиг зүгээр юм болов гэж бодогцсон. Тэгээд ойр хавийнхаа сургалт амжаануудыг судалж байгаа л доо. Ер нь ихтэй одоо хятад хүүхдүүд дунд ер нь ихэнх нь л бол туранхай яг нормал хэмжээний бие хаатай хүүхдүүд ээ. Гэхдээ бас үе нэг жоохон илүүдэл жинтэй хит илүүдэл жинтэй хүүхдүүд бас харагдаад идэв. Одоо хүүгийн бас сургуульд нэг охин за нэлийн тарган бараг натрах. За хотлоод арайч нас чихэн чашаа. Гэтэ нэлийн махлаг охин байдаг. Тэгэд айгүй ирэх за. Эмийн сургуулиас нь очиж авдیں۔ Тэгэл ангиасаа гарч ирэнгүүтээ эмээдээ ирэхлээ л үүдэг. Тэгэд айгүй өндөр ахгүй юу? Дөнгөж нэгдүгээр анги хүүхд юм биш тэр бараг метр 50 баха. Тэгээ хичээлээ тараа явахдаа хуучны нөөнөх хятадуудын суугаад идэг нэг юм. За хүн тэрэг гэхин цаашаа нэг тийм одоо сүйх тэрэг шиг тийм тэрэг имэн унцдаг. За уртаа мотортой дугуйтай. Тэгээд хартаа бол бараг тэр улаан юм хөшгтэй бараг сүйх тэрэгдээ тэрэн сууж явдгийн. Тэгээ бүр яг хатан шиг харагдаад идэв тэр өхөө амир хөрхөө. Ер нь гэхдээ ингээд илүүдэл жинтэй хүүхдүүдийг одоо ингээ гаднаас нь харна шүү дээ. Илүүдэл жинтэй хүүхдүүдийг ингээ харахаар дагуулж авч байгаа аав ээж ч юм уу бас илүүдэл жинтэй гэж харагдаад идэв шүү дээ. Тэгэхээр манай хүүхдэгчтэй хүмүүс тэгжээ жоох илүүдэл жинтэй юм уу да гэд ингээ намайг хараад за ээжний илүүдэл жинтэй юм чи угаасаа ингээ юм байна гэж бас боддог баг. Ер нь гэхдээ тэгэл одоо ген үт юм уу, амьдралын хөвшил үт юм уу, хооллох соёл үт юм уу ямар ч гэсэн мэдээж нөлөөлж байгаа. За өнөөдөр бит 3 ямар ч гэсэн хугацаанд амжаад түрээсийнхээ машиныг буцаага өчлөө. Тэгэхгүй л яг нэг өдрийн түрээснийг 24 цагаар бидэг болохоор хугацаа хэтэршээр торгуулийн мөнгө гээд нэлийн нэмэгдэх гээд идэв. Манайх бол эндээ машингүй. Гэтэ машинтай болъё гэсэн бодолж байхгүй, бололцоож байхгүй. За ер нь боломжч байхгүй. Энд Бээжинд ер нь хүссэн болгоно машин аваа унцдаггүй байхгүй юу? Ер нь ийм штэ хэтцэж одоо асар их хүамтай. Тэгээд альва хэрэглээний нөөц гэж байгаа хязгаарлагдмал нөөцтэй.
тэр нөөцөөр ингээ хязгааргүй хүслүүдийг хангах гэж. Одоо ингээд үн заагаад мөнгөтэй наваарэ гэдэгчүүл энэ ч амар шудраг бус юм болно шүү дээ. Мөнгөтэй хүмүүс ямарыг хүлээ мөнгөтэйчүүд л ингээд нийтийн татврын мөнгөөр баригдсан зам талбай ашиглаад ингээд машин унаад яваад байна гэж байхгүй шүү дээ. Байж болох хамгийн шудраг аргаар ингээд зохицуулж хүртээмжтэй байхын тулд хятадууд одоо машины дугаар дээр өсөөсөөгөө хязгаарлалт тогтоогоод одоо хятадын бол 4 хотыг тийм гэдэг ямар ч гэсэн нэг нь Бээжин, тэгээ Шанхай, Шэнжин, Гуанчжоу энэ төр явдаг бах. Энэ машины дугаарын олголтын хязгаарлалттай. Тэгээ түүнийг зохицуулах арга нь суглаа явуулдаг. Тэгээ тэр суглаа нь бол амар бага хувьтай шүү дээ. Би л ер нь ойр орчмынхон хятад хүмүүс донд машины суглаанд таарсан гэж ганц шудаа сонсож байгаагүй. Гэхдээ тэр чинь угаасаа амар бага хувьтай. Бараг 1000 гаруй хүнээс нэг нь сонгогддог гэдэг. Тийм ч бараг худлаа хэвчээ. Манайхаас гэхдээ бичиг баримтаа бүрдүүлээ суглаанд оролцдیں۔ Гэхдээ угаасаа таарна гэж хизээч боддгоо, таарахгүй байх. Зүгээр нэг азаа үзээд бүртгүүлээд өргөцсөн байдیں۔ Гэхдээ нөгөө ногоон өнгийн дугаартай нөгөө захилгаан машинууд бол дугаар харьцангуй амар авах боломжтой юм шиг үлээ. Нөхрийн ажлынхан найз майзыг хараад ахад ер нь ногоон өнгийн дугаар авсан хүмүүс байгаад идیں۔ Тэр захилгаан машины дугаарыг бол зүгээр яг кредит оноо цуглуулж агаад дараалалаараа авах боломжтой юм шиг үлээ. Гэхдээ тэр кредит оноо ч бас авахгүй хэцүү шттий. Дор хаяж 3 үеэрээ Бээжинд амьдарсан байх хэвээр юмстай гэсэн амар төвхтэй шаардлагуудыг хангадаг. Тийм ч нэг өвөөгөөс нь эхлээд ингээд оноогоо цуглуулсан бол дөнгөж ачихгүй ч л машины дугаар авах хэрэгтэй гэсэн үг юм аа хайшин. Тэгэхээр ч бас чангуу бастэй. Гэтэ ямар ч гэсэн оноо нь хүрээд аваад идэв юм аа хүмүүс. Хэдэн жилийн өмнө нөхөр яг анхныхаа ажилд ороход компаниас нь машин өгчээсэн. Яагаад гэвэл яг тухайн ажлын байр нь гэрээс жоохон зайтай байсан. Тэгээ тэр машиныг нь за эхний 1-2 сар унаал тэгэл нөө байрны хажууг нь өнгөө зогсоолууд идэв штэ тий. Тинчи 50 тэгээд өргөцсөн. Яагаад гэвэл яалтчгүй тухайн үед манай гэр бүлийн санхүүд тэр машины зардал бүр ингээд нөлөөлөх амар өндөр зардалтай болоод исэн байхгүй юу? Одоо машины зогсоол гэхэд зүгээр хотгоны зогсоол зогсооход нэг оройны 30,000 төгрөг өдөр болгон. Тэгээ дээрэс нь бензин, тэгээ дээрэс нь одоо замын төлбөр ийм ээ зардлууд. Тэгээ гурлаа хаяа гараал ингээл хотын төвийн одоо моолуудын доор зогсоох ч юм уу. Инглэр нэг цаг нь 30,000 төгрөг мөргөлөл бүр амар өндөр зардал гараад исэн байхгүй юу? Тэгээд компаниас нүнгөө өгсөн машиныг хүртэл арчилахад ийм амар зардалтай байгаа юм чинь гэж бодоод ер нь машинтай болох ямар шаардлагагүй байна гэдгийг ер нь ойлгосон. Гэтэ ер нь хятад чинь тэгэл зам тээвэр сайн хөгжсөн. Олон нийтийн унаа, метро, хурдны галт хэрэг, мопед, дугуй гэл ер нь олон төрлийн зам тээврийн хэрэгслүүд маш сайн хөгжсөн байдаг. За яг хувийн машин бол мэдээж тавтах. Гэтэ байхгүй байлаа гэд хэвэн амьдралд ерөөсөө нөлөөлөхгүй. Тэгээд бас төрийн үйлчилгээ нь олон цэгтэй. Тэгээд бас энэ хүргэлтийн үйлчилгээ карго ч юм бол хүний зам дээр өнгөрөх цаг хугацааг маш их бууруулдаг. Тэгээд дээрэс нь онлайн үйлчилгээ энэ төр гэл заавал машинтай явах шаардлага үүдгүй юм дөө. За бай бай.